Та бүхний өдрийн амгалан айлтгая. Хан уул дүүргийн насан туршийн суралцгын төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн хичээл таныг урьж байна. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүст зориулснаар онцлогтой. За хичээлийн сэдэв өмнөх үгээсээ цэцгээ бичдэг нөхцөл давгарыг хэрхэн бичих вэ? За тодруулж тайлбарлавал нэрийн хувилбар буюу нэр үгүй араас дагуулдаг тий ялгал, хамаатуулахын нөхцөл, олон тооны зарим нөхцлүүд бол өмнөх үгээсээ салангад бичигддэг байгаа. Тэгэхээр энэ нөхцлүүдийг хэрхэн яаж бичих вэ? Тайлбарлая. За тухайлбал он гэдэг үгийг тий ялгалын нөхцөлөөр хувилгаж үзье. За тгийн ялгалын нөхцөл өмнөх үгнээсээ бүгдээрээ салангад бичигддэг. За он орчин цагтаагийн адилхан бичигдэнэ. Оны харьяалгын тий ялгалын нөхцөл. За сүүлэн энээр төгс үгээрээс өө буюу уу гардаг. Тэгэхээр он гэж хичээд за гэрэл үсгийн ээ бичдэг өсвөр дээр дараад уугаа бичнэ. За ингээд эрүүг араас оноо эм үг байх юм бол үгээр дуудана. За он гэдэг үгээ бичлээ. За гэрлийн ээ үсэг бичдэг өсвөр дээр дарлаа. Оо. За оныг за бас мүгээ бичлээ. За мөн гэрлийн ээ бичдэг өсвөр дээр дараад за авахгүйгээр ий бичлээ. Оныг оноос за гарахын тайлгалын нөхцөл ганцхан хувилбартай он гэдэг үгээ бичлээ. За авахгүйгээр гэрлийн үсэг дэвшүүр дээр дарлаа. За оноос за оноор за мөвгөө бичлээ. За авахгүйгээр гэрлийн үсэг бичдэг дэвшүүр дээр дарлаа. За за эм үгэн дээр бол ийгээ бичлээ. Ээ дээр дарлаа. Эр үсэг. За онтой. За он гэдэг үгээ бичлээ. За мөн харьяалгын тайлгалын айтай ой гэсэн нөхцөл бай гэсэн ганцхан хувилбартай. За он руу. За тэгэхээр гэрлийн руу дуу гэсэн нөхцөл маань Монгол бичгээр ганцхан урууг гэсэн хувилбартай байгаа. За ингээд тий ялгалын нөхцлүүд бол өмнөх үгнээс нь салангад бичигдэж байна. За ер нь харьяалгын тий ялгал, хөршгийн тий ялгал, заахын тий ялгал, бурхийн тий ялгал, хүлтгэхийн тий ялгалын нөхцөлийг бичихтэй асгай тэмдэгт МВС буюу гэрэл бичгийн гэрэл үсгийн ээ бичдэг төвчийг бол гарч бичдэг. За салангад бичдэг нөхцөлийг заавал ичих юм бол ингээд уруу болдог. За номын ингээд бичиж ном уун гэж бичнэ. Тэгэхээр ном гэд хэрэгэлтэйгээ адилхан бичигдэнэ. За уун гэсэн нөхцөлөө бичлээ гэхээр ном гэдэг үгээ бичээд за гэрлийн ээ үсэг бичдэг өвсвөр дээр дарлаа уун. За та бүхэн дэвтэр байгаа 8 дугаар хичээлийг зөвлөрүүлэн үзэж танилцаарай. Энэ хичээл өмнөх үгээсээ салангад бичдэг нөхцлүүдийг жишээ үгээр харуулсан байгаа. Ингээд анхааран суралцсан танд гялалаа. За дараагийн хичээл нэмэлт тэмдэгтийн гарын барилыг заах болно.